За Монгол улсад 1.3 сая хүүхэд байна. За тэгээд 2016 онд хүүхдийн эрхийн тухай хууль, 2024 онд хүүхэд хамгааллын тухай хууль батгдсан байгаа. Тэгэхээр хүүхэд хөгжлийн тухай наагдагч хуулийн төсөл орж ирж байна. Тэгэхээр энэ одоо онгорхоо байгаа цонхыг нөхөх юм байна гэж үзэл баримтлалын хувьд бол би дэмжиж байна. Ер нь бол энэ хүүхэд хөгжлийн асуудал бол энэ олон хуулиудад ерөнхийдөө ингээд эн тэнд тараан байршлагдсан маягаар ингэж явж байгаа учраас энэ тусгай одоо ийм хуультай болж байгаа болох юм байна гэж ингэж ойлгож байна. Ардчилсан намын гишүүд бол ийм ер нь бол хуулийн төслийг бол санаачилсан. Уг хуулийн төсөл бол урд нь бол хүүхэд хөгжлийн карт буюу 9 сарын 1 гэсэн ийм хуулийн төсөл байсан. Энэ хуулийн төсөл дээр бол маш тодорхой заасан байсан. Энэ хүүхэд хөгжлийн асуудлыг хичнээн дүүрэг суулгах юм. Яаж хэрэгжүүлэх юм гээд нэлээд одоо тодорхой заасан байсан. Одоо өнөөдөр бол хүүхэд болгонд 100 мянган төгрөг өгч байгаа. Энэ 100 мянган төгрөг бол гэр бүлийн ахуйн хэрэгцээнд зарцуулагдаад байна гэсэн юм судалгаа гарсан байгаа. Тэгэхээр за энэ 100 мянган төгрөг ахуйн хэрэгцээнд явдсан байгаа биз. За бидний одоо ардчилсан намын зүгээс барьж исэн энэ хуулийн төсөл төр бол 30 мянган төгрөгийг карт хэлбэрээр зөвхөн одоо бүртгэлтэй байгууллагуудад өгье. Зөвхөн спорт, урлаг, оюуны одоо хөгжилтөнд зарцуулъя. Энийг одоо яг ингэж зарцуулъя. Тэгээд энэ карт хэлбэрээр одоо хэрэгжүүлье гэсэн яг ийм зохицуулт байсан. За одоо яг энэ орж ирсэн хуулиар бол хуулийн төслөөр бол яг яаж зарцуулагдах гадаанаас тодорхой бос байна л да. Тэгэхээр ирээдүйн өв сангийн одоо хөрөнгнөөс төсөвт суулгана гэж. Ирээдүйн өв сангийн одоо түрүүний Наранбаяр гишүүний асуугаад байгаа 2030 он хүртэл одоо төгжчихсэн байгаа. Тэгэхээр энэ дээр яг ирээдүйн өв сангийн баялагын сангийн хуульд өөрчлөлт оруулахад бол маш төвөгтэй гэж ингэж ер нь боломжгүй байх гэж ингэж харж байна. Тэгэхээр энэ дээр бас дахиад тодорхой хариултыг өгж би бас сайн анзаарч хариултыг бас сонссонгүй. За тэгэхээр 6 их 80 төгрөг байна. За хуримтлалын сан бол ер нь бол хоосон бичигдэж байгаа. Хөгжлийн санд одоо хөгжлийн сан бол хоосон бичигдэж байгаа. Хуримтлалын санд одоо орогдож байгаа зүйл бол боловсрал тэгээд нийгмийн хамгаалалт хөгжил гэсэн ийм асуудлууд дээр бол зарцуулагдаад явж байгаа учраас энэ санхүүжилт бол тодорхой бос байна. Тийм учраас энэ хууль бас буцчих үе дээ гэж одоо санаа зовж байна. Тэгээ ер нь бол үзэл баримтлалын хувьд бол маш зөв хууль болж байна. Ягаад гэвэл өнөөдөр хүүхэд наснд бол маш сониуч байдаг. Энэ сониуч сангийг бид нар хөгжүүлэхгүйгээр энэ хүүхдүүдийг оюуны спорт, бие бэлтрийн спортоор хөгжүүлэхгүйгээс болж өнөөдөр бол хүүхдүүд маань маш одоо буруу зүйл татагдчихж штэ. Тэг үеийнгийн дээрлэхэлт гэдэг одоо зүйлийг бид нар үндэснээр ярих хэмжээнд очсон байна. За түрүүн одоо энэ хүний эрхийн үндэсний комиссийн одоо мэдээлэлд бол насан туршаагүй охтын жирэмслэлт бол маш өндөр хэмжээнд байна гэсэн ийм одоо маш эмзэглүүлжтэй мэдээлэл байж байна. За бие бэлтрийн хувьд За Бадамсрын гишүүн хариулъя. Санхүүжилтийн тогтолцоо бол хамгийн чухал болчиход байгаа. Ямар нэгэн ийм одоо их усүрийн тодорхой зааж өгөөд ингээд хүнээс хамаарахгүйгээр системийн хувьд ажилтг болгож өгөхгүй л бол яг л ахмадын хөгжлийн нөгөө ахмадын сангийн 3 бүрдэхгүй байгаа, залуучдын хөгжлийг дэмжих тухай хууль хэрэгжихгүй байгаатай адилхан болохгүй л тэгэл судалж жаад энэ нөгөө одоо газрын эвлийн баялагийг бол ирээдүйн үеэсээ зээлж хэрэгжиж байгаа учраас ирээдүйн үедээ зарцуулна гэдэг ирээдүйн өв сангийн одоо зарчмын дагуу эндээсээ одоо зарцуулаад явъя. Гэхдээ үндсэн хөрөнгөнд нь аривжж байгаа хөрөнгөнд нь бол огт хүрэхгүй зөвхөн хүүгээс нэгэд. Эсвэл хүүхдийн мөнгөд 1.8 их 80 төгрөг одоо зарцуулж байгаа. За энэ дээр нэг 200 тэрбумыг юм уу яг одоо хууль дээр тусгаж нэмээд энэ нь одоо таны хэлдгээр нөгөө яг хүүхдийн мөнгө бол ахуй хэрэгцээндээ голцоо зарцуулагдаад байна. Нэг хүүхдийн 100 мянган төгрөг. Тэгвэл яг хөгжилдөн зарцуулахын тулд энийн тусад нь хүүхдийн одоо мөнгө гэдэгтэй адилдах хэлбэрээр төсөвдөр тусгаалan яг нэг хүүхдэд хэдэн төгрөг гэж тодорхой зааж өгөөд оруулах бас боломжтой гэдэг нэг хуулиур байгаа. Гэхдээ тэр нь бол хүнээс албан тушаалнаас хамаарахгүй хэрэгждэг байхгүй бол энэ юус явахгүй болтой хуурай хууль болох гэдэг байгаа байхгүй. Ингээд нэг хууль гаргадаг тэгээд тэр нь хэрэгждэггүй. Тэгээд дахиад 6 сарын 1 болдог дахиад хүүхдийгээ тухай зүйлээ ярьдаг. Тэгээ ийм байдлаар их одоо олон жил явж ирсэн учраас энийг тодорхой болгодог. Ягаад гэвэл одоо Дорн аймагт бол энэ газрын эвлийн баялагаас уул уурхаан орон нутгийн гэрээгээр өөрийнх нь бие даасан иргэдийн хурлын шийдвэрээр байгуулсан гэрээний дагуу орж байгаа мөнгнөөс 1.8 тэрбум төгрөгийг жилд зарцуулахад энэгээр 7500-аас 9000 хүүхэд одоо хүссэн секс дугуулантай хичээлж одоо эцэг эхийн одоо тэр
орлогын байдлаас одоо үл хамааран эцэг нь 20 мянган төгрөгөл төлнө. Асран хамгаалагч нь тэгээд аймгийн төсвөөсөө 30 мянган төгрөг шилжүүлж байгаа. Яг таны нөгөө карт гэдэгтэй адилхан тийм. Тэгээ ийм одоо тогтолцооны амжилттай хэрэгцээ учраас нөгөө хэрэгцсэн зүйл дээр энийг зөвхөн нэг аймагт биш энэ туршигдсан зүйлийг улсын хэмжээнд нэвтрүүлъя л гэж бодож улсын хурлын гишүүд бид бол хамтарч ингэж санал одоо нэлээд удаан солилцоод энийг өргөн барьсан. Ер нь бол энэ хуулийн төслийг бараг 2 жил боловсруулсан. Өнгөрсөн оны 6 сарын 1-нд боловсруулж байгаа тухайгаа мэдээлсэн. Тэрнээс хойш 1 жилийн хугацаанд гадаад дотоодын туршлага одоо мөнх хөлсгөлэн гишүүний хэрэгжүүлж одоо судалсан тэр туршлагуудтай онлын те бусад орны туршлагыг судлаа, орон нутагт хэрэгжүүлсэн энэ одоо зүйлийг бас судлаа. Тэг ингээд их олон талаас нь бодож боловсруулжгаад ингэж одоо төлөвлөж оруулсан байгаа. Хэрэгжлийн механизмууд бол түрүү хэлсэн нөгөө тухайн аймаг нийслэл сум дүүргийн засаг дарга хүүхдийн төлөө зөвлөлийн буюу салбар орондын уялдааг хангадаг төсвийн ерөнхийлөн захирагч учраас тэн дээр шилжүүлж өгөөд батлагдсан өрнгийг тэнд нь өөрөө хуваарлаад явна. Одоо манай ерөнхий улсын сургуулийн норматив зардал эрүүл мэндэд яг ийм зарчмаар явдаг штэ. Тухайн аймаг нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч руу очиод тэндээсээ зохих журмын дагуу нормативын дагуу хуваарлагдал явна. Энэ дээр тэр хүн зөвхөн одоо ингэ дамжуулж одоо төсвийг зарцуулж хяналтаа тавьж байгаа гэсэн үг. Газар нутгийн байршлын хувьд нөгөө ойрхон гэдэг энэ утгаараа явж байгаа. Баялагын сангийн хөрөнгө бол нэгдүгüүрт нь ирээдүйн өв сан бол хүүхдүүдтэй одоо хөрвүүлж байгаа мөнгө. Тэгээд нэг ийм Монгол банкнаас бол ямар одоо дүгнэлт гарсан гэхээр энэ одоо ирээдүйн өв санд орж байгаа болон үндэсний баялагын санд орж байгаа бүх мөнгө Монгол төгрөгөөр амнатын төлөв төлөгддөг. Гэхдээ дотоодын зах зээлээс дахиад валют худалдаж авдаг. Тэгэхээр энийг бүгдийг валют худалдаж авах тийм оновчтой биш байна гэдэг дүгнэлтийг бас гаргасан. Мөн энэ бол гадаадд банкнд бол хадгалагдаагүй. Монгол банк удирдаад гадаадаас бонд худалдаж авч Монгол банкн дээрээ байгаа л гэсэн үг. Гэхдээ гадаадаас бонд аваад эргэж төлөгдөөд дахиад гэрээ хийгээд явдаг. Ингээ харивжээд явж байгаа. Ийм л одоо ийм